Өглөө нарнаас эртлэн босч үдшийн бүрийн хүртэл та бидний ая тухтай амьдралын төлөө ажилладаг хүмүүс бол үйлчлэгээний салбарын эгэл жирийн ажилчид. Энгийн хэрнээ эх орондоо ихийг хийж бүтээж байгаа эдгээр хүмүүсийн маань төлөөлөл болсон нэгэн эрхмийг өнөөдрийн хинбэ булангаараа онцолж байна. Нэргүүн Пунцэг гэж хинбэ? Түүний авийг бүрд оржийн нэргүй гэдэг. Ховд нутгийнхэн нэргуугаа хүн чанар сайтай хүний дээд хүн байсан гэж дурсан санах нь бий. Ховд аймгийн баг сургуулийн багш, 8 жилийн 2 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч, хөдөө аж ахуйн техникумын багш, Дууц сумын намын хорооны дарга, ахуй үйлчлэгээний удирдах газрын дарга, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн захирал, ховд худалдааны төв буюу бараан захын дарга зэрэг ажлуудыг нэр төртэй хашиж явсан гэвэ. Нутгийнхэн түүнийг нэргүй багш гэдгээр нааддаггүй. Харин түүний ээж Баянхүүгийн Бадам хаанд соц нийгмийн үед Ховд аймагт байсан ганц банкны нягтлан дараа нь Сэргээн босголтын банкны захирлын албыг хашиж байгаад гавьяаны амлалтандаа гарсан буянтай буурал бий. Тэгвэл Нэргүүн Пунцэг гэх Ховд нутгийнхандаа хүндлэгдсэн энэ эрхэм өөрийн гэсэн түүх зам мөрийг бичин эгэл ардынхаа дунд амьдарч байна. Тэр нэг барьж авсан ажлаа хийвэл хийсэн шиг хийдэг. Хийсэн ажил болгоно үр дүнгээ өгдгийг хамтран зүтгэж байгаа нөхд нь хэлдэг. Түүний дурдахгүй өнгөрч болохгүй нэг чухал ажил бол хүнлэг үйлсдэн холбоо юм. Ямар ч байгууллагын үйлчлэгч, манаач, жижүүр гэх мэт арын албаны чухал албаа агчид байгууллагынхаа даргын хогийг ачиж, албан газрын зугаалгаар явхад хорхог хийж хоолыг нь зөөдөг бичгтэйг хууль бүхий салбарт үйлчлсээр байна. Гэвч тэдний эрх ашгийг хамгаалдаг, хийсэн хөдөлмөрийг нь үлж гавьяа шагнал тодорхойлдог. Ядаж жилдээ нэг удаа хүн ясаар хандаж халуун хоолцайг нь өөрсдийнх нь оролцоогүйгээр хийж дайлах сэтгэлтэй хүн хуруу дарам цонхоо. Тэр дунд алслагдсан аймаг суманд энэ асуудлыг ярих нь битгийхэл цалингийн хэмжээч маш тааруу байсан гэв. Тэгвэл Ховд аймагтаа яг энэ орон зайг нөхөж та биднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах гол үргийг хүлээж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалдаг холбоог тэргүүлж байгаа хүн бол Нэргүүн Пунцэг юм а. Пунцэг даргыг холбоогоо байгуулснаас хойш үйлчлэгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал шийдэгдэж хүмүүсийн амьдралд бодит үр дүн гарсаар байна. Одоо хүнлэг үйлсдэн холбоо өөрийн гэсэн албан тасалгаатай Ховд аймгийн 17 суманд салбар нэгжтэй тогтмол хуралдаж үйл ажиллагаа явуулдаг гишүүдийнхээ эрх ашигын төлөө ажилладаг байгууллага болон хөгжижээ. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй гишүүнтэй. Гишүүнчлэр эсгэд нэг чухал шаардлага тавьдаг нь архинаас хол байна гэсэн энэ дүрм холбооны гишүүн бүрт хамаатай. Холбоонд цэвэрлэгч, үйлчлэгч, жолооч, манаач, сэлэсэр, өндөр насныхаа тэтгэврт гарсан ахмадууд гээд үйлчилгээний салбарт ажилладаг хэн боловч гишүүнээр хэлсэх хэрэгтэй юм аа. Нэргүүн Пунцэг гэх энэ эрхмийн өөрөөрөө үлгэрлэн, бусдыг манлайлан олон хүнд тус нэмрээ өгсөн бас нэг салбар бол авто тээврийн салбар юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, авто тээврийн газрын ордогч дарга, зам тээврийн сайдын зөвлөх, авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын захирлаар ажиллах хугацаанд авто тээврийн салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг мэрэгжлийн удирдлагаар хангах зэрэг ажилд бодит дэвшил гаргасан нь өнөөдрийг хүртэл энэ салбарт ажиллаж байгаа олон мянган хүмүүст үр шимээ өгсөөр байна. Зам дагаж хөгжил гэж үг байдаг. Зам дагсан хөгжлийг бүрдүүлэхийн тулд оновчтой менежмент, удирдлагын чадварлаг багийн чанар чансаанаас их зүйл хамаардаг. Тэгвэл энэ том айлыг удирдах байх хугацаанд Пунцэг дарга авто тээврийн салбарын эргэцүү орчныг боловсронгуй болгох хүрээнд авто тээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргах авто тээвэрлэлтийн үйл ажиллагааны стандарт, авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, иргэдэд үзүүлэх авто тээврийн салбарын үйлчлэгийг цахимжуулах, дүрм журам, авто тээврийн хөгжлийн стратегийн талаар төрөөс баримтлах бодлогын баримтгүйчгийн төслүүд боловсруулах ажлын хэсгийг ахалж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь орж ажиллан хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулах хуулийн шийдэл давхардал зөрчлийг арилгах үйл ажиллагаанд эрх зүйн болон мэрэгжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах ажлыг мэрэгжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ажилласан юм а. Түүний энэхүү хөдөлмөр зүтгэлийн ачаар Монголын мянган тээвэрчид авто зам даган амьдралаа залгуулж байгаа хөдөлмөрт залуус аз жаргалтай амьдарч байна.
Түүнд идэж уусан, хулгай хийсэн, хуучирсан. Олон түмнийхээ эрх ашгийг зөрчсөн түүх байхгүй. Шинэ бөгөөд ориг дүр. Тэр өөрийнхөө ажилласан салбар бүртээ биеэрээ үлгэрлэх манлайллыг харуулж, олон түмнийхээ сайн сайхны төлөө чимээг өгөн ажилласаар байна. Ховд нутгийн бахархалт хүү Нэргүүн Фунцгийг энэ удаагийнхаа хинбэ булангаар онцлоо.